Сайн байцгаана уу? Випрогийн гүн чинь. Сайн байцгаана уу? Випрогийн ганц төсөө. Бид өнөөдөр нэг нэр өгөөгүй нэг влог эхлүүлэх гэж байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр бид нэр ажлынхаа хүрээнд бас виртуал тур хийдэг. Тэгээд энэ виртуал тураараа та бүхэнд очиж үзхийг хүсдэг, үзээгүй газруудыг чи үзүүлэхээр нэг юм влог хийх гэж байгаа. Данг ганцхан виртуал тур хийгээд явахаар бас очих газар нь бас очиод нэг тодорхой сонирхолтой хэсгүүдийг видеогоор үзүүлэх гэсэн үднээс ийм влогоо эхлүүлж байгаамаа. Тэгээд бид нэр яг одоо ажлынхаа үүдэн дээрээс тэрэлжийн болрын агуул очих гэж байна. За болрын агуул бол болрын уурхай байснараа онцлогтой ийм агуу байгаа. Тэгээд бид нартай цуг байгаарай. Влогд маань бас нэр өгөөрэй гэж хүсэж байна тийм ээ. За явцгаах уу? За яа. За бид явсараад Ники хатны наахан Аянчин гэдэг энэ самбраар ертөнцийн зүгээр баруун тишиг эргээд бодрын агаалгаа явах гэж байна. Энэ ер нь бол юу юм? Нэлхий хад арай орохгүйгээр одоо тэр 100 ламын агуу өнгөрөөд Red Rock-ийн яг дараагаар ертөнцийн зүгээр баруун гар тишиг эргэнэ. Аянчин лоожтын тарагдж байна. Тэгээд ерөөхдөө тэр нэг одоо энэ уулыг дагаад ийшээ явах юм шиг байна. Тэгэхээр шүтээсийн горих дахь сургалтын бааз гэж бичсэн байгаа. Энэ Google Map дээр байд юм байлээ. Тэгэхээр тэр Google Map-ийн линкийг бид нэр оруулъя. Бидэд бас үзээгүй анх удаагаар явж байгаа учраас хэдүүлээ хамтдаа яваад хаяа гэж бодчих. За ингээд алхацгаая. Тоос 6 км зайд бол байгаа. Ингээд сунж бүргөөж явал бүр их сайн гэсэн юм. За бид хэд болрын агуугаа заалгаад авлаа. Одоо яг энэ шүтээсийн баазын хойшоо өгсөд тэр нэг босоо 3 хөндлөн хад харагдаж штэ модныхоо захыг өгсөд ингээд дээшлэхээр тэр 3 хөндлөн хадны яг ёроолт нь байгаа гэж. Тэгэхээр дээшээ бол бас хөөрхөн яхид л авирхан дээ. За. Гэхдээ ойр дим уул хад руу алхаж өрөөг бас. Ялаарэ. Шилэн болороо. Ийч болор нь болрын шил байна. Яг ёроол мөнгөд би бүр таниад байна. Энэ уулыг ийм том чулуу байна шүү дээ. Ийм том чулууг ухаад нөгөө гадаад байдаг шиг юу болгочвол яад ингэ. Буудалтай ингэ нэг 2 давхар буудалтай ингэ нэг 5 6 7 8 өрөөтэй юм болчил болох юм шүү. Тэрэлжийн энэ уулнуудад ийм юм бол айгу айтайхан бизнес болох юм шүү. Тийм гадны орон тийм чулуу ухаад бас юм өрөө таслага хийсэн юм бас. Байд юм билээ Турк энэ дундад Аз тэр Армени Азербайджан төрт байна. Тэр Арменид үдсэн нэг Армени төв Ереван хотоос 30 км зайтай нэг бүр христийн тооллоос 200 жилийн өмнөх гэж ярьж байгаа өөрсдөө бол 2200 жилийн өмнө. Одоо 2200 жилийн өмнө одоогоос. Тэнд ухаад дотор том сүм хийчихсэн. Одоо метр квадрат дээр 2-300 метр квадрат талбай ухаад хийсэн. Тэгээд чулуун яг манай одоо энэ чигийн боржин чулуу бас биш юм аа. Тэг манайхаар хөрмөн чулуу маяг. Нутгийнхан бол түүф гэж нэрлэдэг. Бүр юу өстэй? Нутаг бутарсан юм болох юм шүү. Яг тийм хөрмөн чулууны төрөл боловч бас л галтуулын гаралтай чулуу зөөлөн чулуу юм. Гэтэ тийм амархан хагараад байдгүй. Ухад одоо сэлбэр юм хийгээд. Тэгээд тэргээр их гой тийм одоо байгалийн тогтцоо гой болгоод хийцсэн байдаг. Байшин барилгыг тэргээр зохицуулсан байдаг. Бас тогшуулаад гой хийцсэн байд юм бил. Тэгээд тэр чулуугоос экспортод гаргадаг гэдэг. Одоо гандаг чулуур хул юм байл л юм бол. Гэтэ зөөлөн. Тэгээд тэр одоо нөгөө 60 шатны чулуу автомат янз бүрийн хийд юм. Оо тэр юм бол янз бүрийн хийж. Байшин ерөнхийдөө тийм бор, улаан гэх тийм өнгөтэй. Түүхний өнгө гэдэг өөрсдөд нэрлэдэг. Бас тийм шаргалт учраас байна. Өөрсдөө тайлбарлан дээр үдих юм далайн оролт байсан. Тэгээд доороос нь дагалт болоод одоо тэр нөлөөлөлд үүссэн чулуу гэж ярьд юм л. Турк ч нөгөө юу вэ? Газар дуур хот олсон шүү дээ. Ааш юу л нөгөө нэг
Алтуулын нунтаг нүүрс одоо юу гэмдэ үнснийг ухаад хийсэн бас тийм хот байдаг Хот үстэй. байна. Нөгөө баллуу нөөрөгдөг. Тийм. Каппадок гэдэг. Тэрний чинь бас арай өөр байрал дээр бас 1960-аад оны үед бас нэг тариач нөхөр юм уу та газар ухаж жагаад томоо хот олсон байдаг шүү дээ. Доошо 2-3 давхар. Тэгээд тэр жишгээр ухуулаад их сайхан хадан төгсөд дийлэн байна да. Голоос нь том болор янз бүрийн алмаз энэ төр болж магадгүй юм байна. За дээшлэгээх үү. За тэгээ. Чи өргөж танаас бас их гоё юм ярьж байна. Байгаль сайхан байна өнөөдөр. Байгаль аятайхан сайхан байна. Нэг халуун биш юм те. Тийм байна. Аятайхан. Тэр архангаад юунд нь сүлд үзүүлвэл архангаа нөгөө булгуул гэдэг байдаг штэ. Булгуул чинь ингээд ийм яг иймэрхүү чулуутай борж маяг. Тэг ингээд голоороо ийм өөхөн чулууны юм давхрахтай юм л. Зүг. Ингээд өөхөн чулуу. Би энэ бичлэг дээр бас нэг юугаа оруулчих. Ингээд өөхөр бүр ингээд имжицсэн юм шиг нэг тийм гоё юм байдаг л. Алттай гэсэн үг шүү дээ. Энэ алт байл гэсэн үг шүү дээ. Ухч юус. Нэг жижиг аалга очсон. Булгуул чинь тэгээ нутгийг тахилахтай өндөр тийм хайрхан. Тэгээд тэн дээр чинь бас хуучин болвол шинэ 15-нд ламнар энтер гарч юм хүмүүрэгдэг байсан тийм. Ингийн хүмүүсийг гаргадаггүй байсан энтер. Нөгөө тэгж л Арангач бас нэг том болрын ил орд биш дээ. Өөр тэр кнафн дээр татчихсан. Одоо аймгийн төвөөс хаашаа гэдмээс баримжуулахгүй 100 км-ийн зайтай гэдэг. Бас одоо энэ болрын агуурах уу. Энэ ер нь манай төвийн бүсээр болрын агуу ихтэй баха. Болрын одоо илэрч ихтэй байдаг баха. тийм бах уу. Тэгээд эртнээсээ хүмүүстээ болор гэж нэр өгдөг байсан. Тийм байх. Нэр нь яг. Эртний хүмүүс болрыг Минервагийн үс гэж нэрлэдэг байсан маа. Минерва гэж юу юм? Минерва гэдэг одоо бас нэг дээхний одоо бурхан шашныг төрөл юм уу да. Тэрний нэг бурханы нэр Минерва. Алтан үст болор гэдэг баг шиг байна те. Тэр бас байна. Утаат болор гэж байна. Энэ болор их дотор олон Усан болор гэж байна те. Тий. Аметист гэдэг чинь бол ягаан болор. Манайх болор гэж нэрлэдэг. Молор гэж нэрлэдэг байгаа нь. Им Б үсгч ерөнхийдөө монгол хэлэнд төстэй шүү дээ. Одоо солонгос алтан язгуур хэлэнд им үсэг Б үсэг нь ялгархгүй. Амны хайрцаг хэлэхэд та хоёр санаа М Б энэ төстэй үсэг шүү. За энэ бол жаа. Үглээсэн баха. Та бүхэн бас авах гэхийн ухаанаар хандаа. Солонгос хэлэнд ус гэхийг мүл гэж хэлнэ. Бүл гэж бас хэлнэ. Бүл гин. Тий. Мүл гэж бас хэлнэ. За. Нутгийн аялга гэдэг шүү дээ. Манайх одоо нэг хоёрыг одоо ялгадаг гэдэг шүү те. Бас тийм байна. Харахад ойрхон мөртлөө бас дахиул газар шүү. Нэг 2 цагаар өгсөх байгаа. 5 бүр тийм үү? 5-6 км гэвэл ер нь тэгэл бидний алхаж байгаа хурдаар. Гэхдээ 5-6 км чи юунаас үздэй? Саяны тэр нөгөө Аянчил ложийн самбараас салаа 5-6 үздэй. Тийм үү? Тий. Зөв. За бид анх удаа өгсөж байгаа болохоор жоохон дорчлоггүйдээ бууруу өгчлээ. Уг нь бол үндсэн одоо өгсдөг зам жим нь бол тэр юм байна. Одоо биднээс ертөнцийн зүгээр бидний гараар бол баруун галттай. Тэр доотын чулуутай толгойн цаагуур өгсдөг. Одоо миний ойлгосноор энэ болрын агууг одоо ашиглаж явах үедээ энэ гурван чулууны наагур наашаа дээшээ өгсөж байгаа зам байгаа юм шүү. Гэхдээ тэрний цаагуур энэ хэраад аваад ингээ харах. Тийм байна. Тэр толгойн цаагуур. Бид нар бол яг ингээд одоо үерийн ус буудаг гэх юм уу, шар усны үер буудаг энэ жимээр өгссөн юм байна. Жохон тийм огцон өгсөөр юм байна. Жохон хөл гар муутай гэдэг юм уу. Настан бол сэтгүүнд өгсгөр юм байна. Таягтай бол зүгээр юм байна. Таягтай бол зүгээр юм байна нэрэ. Ингээд хэдэл одоо энэ үхэн дээр ихэр гарахаар одоо болрын агаарга төхөж явах шиг байна. Яхи жил яванда хонго. Замд бол нэлээд болроо тэгээд газраас харагдаж идэм байна. Тий. Хүмүүс аваад нааш нь унагцсан байд юм уу? Эсвэл байгалаараа гараад ирсэн байд юм уу? Уртлын хүн бас нэг 2-3-ыг аваад кармалаа л авна лээ зүгээр. Энэ завшааныг ашиглаад хэлээ. Гэртээ аваач чөхгүй бол асуугаарэ эхнэр нь. За энэ хуучин автомашин явдаг байсан зам бололтой. Машин уу? Машин явна юм чи машинаар л болж исэн байгаа. Таны та хараад ширүүтгөл. Дэлхийн түүхэнд олж исэн хамгийн том одоо цул хэлбэрээр олдсон болор гэдэг. Одоо тухайн үед бол манай Монголд өргөх техник уу кана байхгүй бол тэр хэмжээнд даахт байхгүйсэн юм. Тэгээд бас хуваагаад хаглаад тухайн үед Оросын холбооны улсаас авч явж исэн гэсэн тийм зураг байд юм билээ. Ямар хэмжээтэй гинэ? За одоо хүн хажууд зогссон байгаар харахаар нэг 2 м гаруй өндөр. Тэгээд өрг нь голчоор одоо 2-3 м тийм.
Томоо тийм. Хичнээн тоон байх гэдэг шүү дээ. Зүгээр нүдэн баримжаар хэлсэн хүмүүс нэг дагдаа нэг 7-8 тонн гэсэн нэг доор тайлбарлагдсан юм харагдажсэн. Тим зураг бас байдаг шүү интернетээр. Бид дэс тэрийг олоод яахыг бодно. Доор нь оруулчих. Тий. Бараг Сваровски шиг Монгоровски гэдэг юм. Брэнд үсгэр. Тэрийг тэгээд хагалж зөөж исэн гэсэн юм яриа байд юм л яриг болж байна. Тэрийг олсон хүний хүүхдэд би бас нэг уулзж ирсэн. Бас одоогор геологийн чиглэлээр үйл ажиллагаа болж байгаа юм л дээ. Бидний аав нь олж ирсэн гэд зургийг надад харуулж ирсэн. Гой нэр өгөх байсан ба шүү дээ. Тэгсэн бол одоо нөгөө дэлхийн хамгийн том цул алмаз чинь Cullinan гэдэг байгаа шүү дээ. Тэргээр бас нөгөө Rolls Royce Cullinan гэдэг юм шиг байдаг шүү дээ. Тэргээр бас нэг ямар нэгэн нэр өгөх байсан байна л да. Жишээл Rolls Royce дондох ч юм уу те. Одоо хэдүүл бас нэр өгж болж шүү дээ. Тийм ээ. Тэ. Энэ яргуу биш үү? Наа чи ярга байна. Энд Монгол хүн байна. Дутуутсан. За. Монгол хүн байна уу? Тэм Халуундаж нартай. би өөрөө дангаар нь идэж үзээгүй. Дандаа нөгөө ямаатай намд идчихсэн чинь. Тэгтээ халуун байгаа шиг мэдвч тээ. За энэ одоо жоохон болрын ил гараад их уутцсан өгөрссөн болор гэдэг нэг юм их байд юм л. Бүр одоо нарслахынд гараагүй гэдэг юм уу гүндээ байгаа нь бол бүр тийм болсон. Болор тийм тунгалаг шинжтэй таасчсан байдаг. Уулын болор гэх үү? Одоо тэр уулын болор л гэдэг юм байлээ. Усан болор гэхээр Усан болор гэдэг манайхны нэршил юм шиг байна. Яг олон улстай бол уулын болор гэж байна шүү. Яг одоо болор уулын болор усан болор гэдээ хайх юм бол манай дээрс илэрцэх багтай. Мэдээж жоохон баг. Яг мэрэгжлийн хүмүүстэй голдоо байдаг. манай энэ геологийн үрэлэнгийн нөхдүүд бас ягаан өнгөтэй гардаг юм шиг. дэлгэрэнгүй ороод маань тий. Ингэж гардаг юм шүү. Хардлаа шүү. Энийг хараа. Төгсөө. Одоо энэ борхцоо ингэж ягаан гардаг юм шүү. Тийм байна. Ингэж ягаан гардаг юм байна. Маш сони. Сайн яг нэг жолохгүй шүү дээ. Энэ жим нь илүү аятайхан болчтой юм байна тий. Ирэх гэж байгаа хүмүүстэй зөвлөхөд тэр түрүүний зочид буудал нээх гэдсэн 3 чулууны цаатлаар дээшээ өгсчүүл зам нь илүү эвтэйхэн гарч ирэх юм байна шүү дээ. Тэгээ би тэд одоо энэ бичлэгэн дээр та нарт яг энэ газрын GPS байршлыг харуулна. Бүр огт юугаач мэдэхгүй хүмүүсээ бол бас GPS-ээр хаагаад үзвэл хүрээд ирж мэдхээр л юм байна. Өстой гой замаар гой жимээр явд юм байна. Nice. Хөл өвдөд манайгаа үрчихгүй үстэй. Одоо нэг зэрлэг амтны баас юм. Хэмжээг нь хараад хоны ямааны хавлаараа таан. Спинозаврын баас байна. T-Rex баас байна. T-Rex яриа томчих واخ. Бараг Форорогийн баас юм шиг. Та наад өгөөрэй юу гэх гээд байгаа. Яг юу гэж хэлэх гээд байгаа. Хэмжээ хамжаараад нэг юм байгаа. За ингээд хэд хэрж байгаа гарах юм байна да энэ хуучны зам бол. Яг энэ зам нь хөтлөөд гарчдаг гэсэн үнэн юм байна л да. Дээшээс урсцаас хамгаалж нэг чулуугаар хамгаалт хийсэн байна. Хөрсөн урсгаас хамгаалж юу? Тий, одоо энэ бодуулын замаар жимэл замаар хамгаалж ирсэн асуудал баг л та. Аа. За ямар ч гэсэн энэ замаа болоод авцсан. Тэгэхээр би тэд ямар болроо авалга очих юм шиг байна. Үзэгчд рүүгээ өгзгээ харуулж явах чи айгүй буруу гэсэн. Телевизэд байхсгүй нэвтэр юу гэсэн. Энэ болрын агуу маань дээшээ нэлээд яшиг төвхтэй замаар гарч ирдэг юм байна. Тэгээд энэ хараа дандаа юм сул хөрстэй ийм. Тэгээд энэ хүмүүс их яваад нөгөө болон юу бүгд байхгүй болсон байх гэж утсан чинь хараа. Ийм. Өстой миний харуул яг усан болор гэж энийг л хэлэх баг. Тэгэд энэ бас ямар болор юм те. Тэр жил би анх удаа автагаа хөдөө экспедицэд явлаа. Манай авч гүнчс сүрэн гэж археологч юм байдэн шүү дээ. Чулуун зүсгээр их олон судалгаа хийсэн. Тэгсэн баахан чулуун зүсийг цуглууллаа гэж очлоо. Тэгсэн чинь чи баахан хагархаа цуглуулад ирсэн байна. Надад болохоор ийм үнцгтэй эртээ юм болохоор чулуун зүсэг гэж харагдаад идэг. Чи хүүхдээс юм чи 10 марвтай байсан юм уу? Идтэй байсан. Тэгээ одоо энийг яаснаа өө чи өөхөн чулуу ирчээд болор гэж ярьсан байна гэд баал болох үү. Уучлаарай. Энэ бол яг болор юм байна. Доор ийм хагархаатай бас нэг юм байсан.
Тэгээ бас их тунгалаг тийм баг архины шишиг тийм. Тэгтээ арай зузаан. Тийм ийм гоё юмнууд байт юм байна. Хүмүүс их ирээд болрын бүгдийн түүгээ аваа явцсан байт юм баг гэсэн чинь бас гайгүй байна. Би бол барайны шилдэ зөвлөх юм байна. Хэрэгэлдэг юм орол зөвлөх байх та хүмүүс чи. Манай төгсөөл цонхны шилдэ зөвлөндөө түрүү. Цонхорыг харддаг байна. За тий би архины шилдэ зөвлөж байгаа. Мэдхгүй би барайны шилдэ зөвлөж байгаа. За ингээд жим нь ямар ч гэсэн ингээд дээшээ яваад байна. Дээдлээ дээшээ харуулж. Нилээ яшиг төвхтэй зам байна. Ёстой жинхнээс уулын гуталтай авах хэрэгтэй байна. Болж игэл таягтай авах хэрэгтэй байна. Алган ийм хатуулагтай бэйлийн өөлөх зүгээр юм байна. Тэгээд хүүхдүүдэд дагуулж ирмээргүй өндөр настай хүмүүсийг үзүүлмээргүй. А өндөр настай хүмүүс хүүхдүүдэд болвол бидний одоо дотор ороод хийх виртуалаар үзүүлээрээ. Бид нар бас нилээн том үргэвчтэй яваа. Тэрэндээ виртуалаа багжаа хийцэн байгаа. Тэгээд виртуалаар бүр айгүй гоё ингэж бүтэн харуулна. Ерөнхийдөө энэ баг Монголд хийгдэж байгаа дотор хамных нь бүрэн зураг хийж байгаа анхны агуулга баг тий. За ингээд ирээдүйн ивент гişнэрийнхаа тий бүтээгдэхүүний хэрэглээд харуулчих. Тий тэрж усныхан байвал бас биднийг спонсорлаарай. Одоогоор ямар ч спонсоргүй влог байгаа шүү. Юу ч хамаагүй рекламд нөө бид нар. Юу ч хамаагүй. Юу ч үдийн баг бүгдийн реклам нөө. Blue Gold компани, Blue Gold компани одсорын захирлаанаас харж байгаа гэж бодож байна. За Очир Эрдэнэ улсын одоор захирлаанаас харж байгаа гэж бодож байна. Тэгээд таа хүм бидэнтэй хамтран ажиллаарай гэж хэлсэн да. Бид хэд гоё газараар явуулж үзүүлнэ гэдэг. За дээшээ үргэлжлүүлээд явцгаая. Энэ Monjus компани шинээр Ара гэдэг ус байгаа. Алтан цул захирал маань харж ивэл бас биднийг юу нэгдэг байгаа. За энэ ингээд шинээр гаргасан сайхан ус байгаа. Дотор нь ингээд тунгалах сайхан ус шиг харагддаг. Ийм сайхан ус байна. Түрүүн бас бид чи сникерс идсэн шүү дээ. SRT-гийн Тачинко захирал маань бас бидний мөнх хоёр захирал манаас харж байгаа хаа гэж бодож байна. Снэс холбоонууд бас их гоё болсон юм тий. Янз юм болсон. За бид нар болрын агуу дээр ирлээ. За болрын агуу маань хажуу талтай 2 жижиг аваатай. 1 модоо аваатай юм байна. Хэрвээ энэ чинээс яг чигээрээ ингээд ирсэн газар руугаа доошоо харах юм бол нөгөө юу н харагдаж байна. Шүтээсийн бааз гэдэг лөө. Thanks. Шүтээсийн бааз харагдаж байна. Одоо энэ нодны завсраар харагдах нь. За хэрвээ бүр яг одоо энд ирья шүтээсийн баазыг бас олохгүй байгаа хүмүүс үж магадгүй. Тийм байвал GPS-ийн байршлыг хэлж өгье. 47 цэг 8768 448. А нөгөөх нь 107 цэг 37 21 803 гэсэн GPS дээр гар утсан дээр юм ухаалаг төхөөрөмжн дээр хийгээд ирэхэд ийшээ орж болох нэ гэж. Юу яач. За орцгоох уу? За арай. Мөлхөж орно гэсэн. За орцгоё. Энэ доор нэр гадаагаас маш хүйтэн байдаг юм биш үү? Хорш. Яг ийм том чулуулгын хад руу орж ирж байгаа юм шүү бид нар тий. Тийм байна. За мөстэй байд юм байна. Вау, энэ мөсийг хараа. Энд хаанаас туссан мөс юм л. Энэ завсраар мөс өгч шүү дээ. Тийм байна. Тийм нэг жижиг урсаж орж ирсэн шиг байна. Наашра, энийг хараа. Тийм бооз. Маш жижиг завсраа. Мөс унжаад хөлтөгтэй юм гоё. Алтан өргөө шиг. Дан. За толгой болгоомжтой байх юм биш үү? Нэг тусгай харчи. Нөгөө чонын анчин араас идэх шиг. Өө энэ юу вэ? Нэхий юу? Юу вэ нөхдөв? Тэр нь юу өссөн сүрэл очиж. Харагдаж байна уу? Хэр тод харагдаж байна? Бит хоёр таглаад байна уу замчаа? Энэ их тийм сонин үнстэй. Үнслэг юм байх юм. Та данзаар гэж байна. Тийм байна. За төгсөө төрүүлээд явъя. Бит хоёрыг харагдуулахгүйгээр харуулах уу?
Эсвэл зэрэгцээд яваа бит хоёр гэрэл тусгаад. Амнаас уур гардیں۔ Хасах температуртай байна. Энэ тэгэл ус гарч ирсэн гэдгийг хаанаас гарч ирж ирсэн бол? За ингээд төгсгөлд нэрж байгаа бол та. Тийм байна. Өрөмдлөг хийсэн Хаддаг байна. их байт юм байна. Хадаа өрөмдөөл цаашаа явж исэн байх л дээ, Тийм байна. Энэ нэг турбаа шиг юм хандж зогоод А ирчихчих. энэ өрмийн хошуу хаад авч чадаагүй. За тэнийг цогцдээсэн байна. Монгол юм чинь тэгэл нэг Үгүй. Тог юм шиг байна. За дотор бол 40 м-ээс арай жоох уртулууг юм байна. Энэ хэмжээг харуул. Энэ хараа. Энэ харж байна. Ингээд цаашаага нөгөө халбар шиг юм үе явж штэ. Тийм ээ. Энийг л дагаж одоо ухаж байсан бол та. Энэ бас нэлийн утнах үе шүү. Нэг харуултаа төгсөө. Харуултаа бас харагдах юм. Утгшоо орохоор бас нэлийн урт. Энд дөмөр өгтөх өмдөг нөх байна энд. Тэнд байна гэж. Энэ модыг хийж үзэх үү? Тэр үзүүртнээс нэг юм байна. Гэрэлтс гадаг зааж. Өөр гэрэлтэй. Наас энэ модыг шургуулад үзэж. За. Гүнийг үзэх хайлуу би үзье. Тулж байгаа эсрэг нэг юм хөл. Энэ бас нэг үндгийн байна. Энэ чөлөө ийцэн. За бас нэг төдтэй анил. Тийм байна. За энэ бол нэг хуучин өрмийн хошуу болтой биттэй. Тэг гацааж авч чадаагүй байна. Энэ ингээ ганцхан амар олборлж исэн юм бах та. Тийм болов. Энэ тараа цүх зөрөгцөн байд. Цуцуулмал өргөж исэн бол. Энэ хэсэг надад нэг юм кино шиг санагдаад байна. Яг ямар кино шиг санагдаад байна. Нөгөө дууны клипэн дээр гардаг ла 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 дээр санаж байна уу? Тийм. I'm covering my ears like a kid. За нэг ийм сонирхолтой газар байна. Налайх байсан бол бид нар баг ингээд гар аргаар ашиглуулаад борлдог. Нинжа нарыг нэж хилчсэн байсан. Энэ харахгүй гар утасны гэрлээр явахад бас жоон төвхтэй байна. Тод харагдахаар юм байна. Тийм байна. Болжгүй бүр нэлээд том гэрэлтэй ирж иж хиймээр юм байна те. За одоо энэ докторхыг бид нэр виртуална. Тэгэхээр виртуалтахаар та нар энэ бичлэгнээс илүүтэйгээр тэр юуг үзүүл виртуалыг үзүүл бүр ингээд бүх деталууд маш гоё сонирхолтойгоор гарч ирнэ. Тэгэхээр та нар бас бидний яг одоо бичлэгндээгөр ажиглахгүй байгаа маш их гоё гоё юмнуудыг ажиглах болов уу гэж бодож байна. Тэгээд биднийг илүү олон газараар явуулахын тулд илүү урам зориг өгөхийн тулд subscribe дараарай, лайк дараарай, share хийгээрэй. За ингээд виртуалын ажилд орсоох уу? За. Окей. Тэр нэг хадны орой дээр хардаа яг хүүхд шиг лам хүүхд шиг юм царайтай. Царайтай ч явахтай юм. Хөөхө халдсан толгойтой юм, дээлтэй сууж байгаа хүүхд шиг юм хад байд юм байна, гол орон цохогоод. Өмнө нь дэржсэн улсуудаас анзаарж л байсан баг. Тэр цаатлын ингэр дээр харагдж байгаа төгсөн нааш ирж байгаа эндээс бичгүү. Тэр цаатлын ингэр дээр одоо бидний нөгөө арай олон хийд харагдаж байна. Хүмүүс энийг гүнжи сүмтэйгээд андуураад идэг. Гүнжи сүм бол арай өөр газар бас нэлээд оффроуд замаар явж явдаг газар байдаг. Энэ бол арай олон бяцлаглалын хийд.
нөгөө тэрэлжийн юун дээр дижиталын нэг дууны клипэн дээр гардаг. Бидний яриад байгаа нөгөө дүүжингүүр энэ төр ч юм байдаг. Хуучин дүүжингүүр. Одоо шинэ дүүжингүүр бол тэнд нөгөө экстрем Монголиа гэдэг үг газар байгаа. Тийм сайхан байгальтай газар байна. Ийм өндөр. За илүү би энэ 360-ыг авах. 360-аас бас ганц нэг дүрс инэ. Та бүхнийг зав чөлөөтэй үедээ хагасанд амралтын өдрүүдээр амралттай үедээ хүүхдүүдээ аваад том хүүхдүүдээ аваад гэр бүлийнхнаараа нэг ирээд бас энэ болрын агуугаар зочлоорой гэж хүсгээр байна. Тэгээ агуу гэдгээс гадна бас эргэн тойронд нь маш их гоё үзэж харж болохоор их гоё болрууд байдаг юм байна. Үнэхээр гайхамшигтай байгаал юм. Гайхамшигтай оронд бид нэр амьдарч байгаа юм байна. Бүх юм гайхамшигтай гоё юм виртуал болгож соёлын өвөр үлдээх юмсан гэж хүсэж байна. Энэгээр бас нэг хүмүүс нэлээ хог хайцсан байт юм. Тэгэхээр хэдүүлээ одоо бас нэг жоохон хог тамхины иш миш юмнуудын түүгээд цэгцлээд доошо буцаад тий. За. Ингээ битүү авах. Нөхдөө хэдүүлээ байгальд хариуцлагатай аялмаар байна. Тэр нөгөө Молор Эрдэнэ философч хэлсэн байдаг лөө. Үсээ буруу өдөр засуулахаас өгтлээ айдаг ард түмэнтэй соёл яриад хэрэггүй гэд. Тэгээ араас нөгөө энэ тийм газар тамхины иш хаяул тийм хараал болно ингэж өрөөлгүүлнэ тэргээ те. Тэр юмнуудыг баг юу болгоч юм шиг. Юу вэ? Гохойн хог. Тэр юу болрыг үзүүлээч тэгсэн. Агуу амн дээр байгаа. Өстой гой болор байсан шүү дээ. Энэ хардаа энэ хэсгээр бүр ингэж болроод бүрст зүүл бүрээр байна. Түрүүн тэр доор явж хахад замд байсан бүр тэр усан болор тааралдахгүй нэг хардаа. Ийм гоё. Ийм гоё болроос оллоо. Бовгийн лагс хөрөнгө чи утааг хөгжил дэвшлийн холмос гэж нэрлсэн байдаг лөө. Тэр шиг л орчин үеийн бөөс. За бууцгаая. Бид нартай хамт байгаарай. Тэгээд манайхын нөгөө виртуалын хамгийн сүүлийн үеийн технологи Matterport компани Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг энэ Vipro компани. Тэгээд Vipro компани бид нийгмийнхаа тусын тулд ямар аяныг хөгжүүлж яах гэхээр бидний улсынхаа соёлын өвийг виртуал орчинд яг одоо байгаа чигээр ингээ хадгалаад үлдээч гэж бодож байна. Тэгээд одоо жишээлбэл бид нар хэдэн жилийн өмнөх байсан одоо байхгүй болсон барилгуудыг жишээ нь мэдэхгүй шүү дээ. Төрийн ордны уртал дээр нөгөө Сүхбаатар Чаосынгийн бунхан байсан тэр ямар газар байсныг мэдэхгүй. Сая бас байгалийн түүхийн музей маань шинжлэхдээ Чингис хаан музей боллоо. Өмнөх яг байшны дотроо яг ямар харагддаг байсныг бид нар бас нарийн мэдэхгүй. Тэгэд ингээд юм цаг хугацааны явцад ингэж ховсож өөрчлөгдөж идэг учраас одоо энэ байгаа гоё сайхан үсгэлэнтэй юм а бид нар бүгдээрээ яг ийм чигээр нь үн төлбөргүйгээр хийгээд улстай хадгалуулаад архивынхаа газар өгөөд явъя гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бас хэрвээ энэ манай музейг, манай барилгыг, манай энийг виртуалдаад өгөөч. Тэр нь ийм түүх соёлын дурсгалтай газар байх юм бол хамаагүй бид нарт хандаарай. 90 юу лээ 900 280 900 380 гэдэг дугаараар бид нартай холбогдож болно. Мөн Vipro цэгийн сайт руу чат өчөж болно, мэйл явуулж болно. info@vipro цэгийн гэдэг сайт руу бас мэйл хаяг руу бас мэйл бичээрэй. Тэгээ бас манай Vipro цэгийн гэдэг Vipro гэдэг пэйж хуудсан та бүхний холбогдоорой гэж хүсэж байна. Тэгээд бас мөн ялгаагүй
дараа нь аль газрыг виртуалдуулмаар байна, хаашаа очиж яг очиж байгаа агаар нь үзмээр байна гэдгээ энэ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ манай YouTube сувгийг subscribe хийгээд лайк дараад шеэрлээрэй гэж та бүхнээс хүсэж байна. За баяртай Випро гүнчиш байлаа. Випро насаа төгсөө хоёртой цуг явж байна. Баяртай.